Өндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Атар анир нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Дугаарын хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлвэ. Өв соёл брэнд болон ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфло хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV, Одмондөр радио 107 83.3 хүсээ хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн ярилцах сэдэв бол бэлтгэс мөрөнгийн луур одоо жигтэй хэргийн талаар ярилцах нь. За студид хөтлөгч Зандаа Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд Нарны аймгийн гинэ монголчуудаа. За зарлал уншээ. Энэ нэг 5-6 жилийн өмнө гарч ирсэн зарлал гэсэн. Олныг шуугуулсан зарлал нь ийм. Гарчгна. Бэлтгэс мөрөн ХХК гэж эхэлж байна. Манай байгууллага нь хөдөлмөр эрхлэх боломжгүй мөн хөгжлийн бэрхшээлтэй тэтгэврийн улсаас ямар нэгэн халамж авдаг иргэдэд тусалж өрхийн болон санхүүгийн орлогод нь тус нэмэр болох зорилготой компани. Шууд эмзэг зэрэг нусчаад. Та манай бэлтгэс мөрөн компанитай хамтран ажилласнаар дараах боломжуудыг эдлэнэ. 2 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлснээр сарын дараа 30% өсгөж 2 сая 600 мянган төгрөг болгож авна. 10 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлснээр сарын дараа 30% өсгөж 13 сая болгож авна. Улсаас ямар нэгэн тэтгэмж болон халамж авдаг, мөн групп авдаг, тэжээгчийн алдсны тэтгэмж авдаг хүмүүс манай байгууллагатай хамтарч ажиллахын тулд өөрийн цахим үнэмлэх, улсаас халамж тэтгэвэр авдаг нь үнэн гэсэн тэр нотлох ямар нэгэн бичиг баримтаа авч ирэхэд л болно. За хоёулаа нэг дараа нь задлана харин тий. За ингээд цааш үргэлжлэнэ. Тэтгэвэр, групп, халамжаар манай байгууллагатай хамтарч ажиллах иргэд нь 2 саяас 10 сая хүртэлх төгрөгийг гэрээнд заасан хугацаанд манай компанид гэрээ хийж зээлдүүлэх юм. Гэрээний хугацаанд мөнгөө авснаасаа хойш 3 сарын дараа дахин ийм гэрээ хийж манай компанитай хамтран ажиллах боломжтой. Анхлан бизнес эрхлэгч хүмүүст бизнест нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн хамтран ажиллах хүсэлтэй иргэд нь бизнес хийдэг гэдэг ямар нэгэн байдлаар нотлох баримт авч ирэн хамтарч ажиллаж болно. Энэ бизнес анхлан эрхэлж байгаа энэ иргэд нь манай байгууллагад өөрийн мөнгөн хөрөнгө 10 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлснээр сарын дараа 15% өсгөж 11 сая 500 болгож авна. 10 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлснээр 2 сарын дараа 30% өсгөж 13 сая төгрөг болгож заасан хугацаанд мөнгө авснаас хойш 3 сарын дараа дахин хамтарч ажиллах боломжтой. Мөнгөн хөрөнгийн 1% шимтгэл суулгана. Бэлтгэс мөрөн компаниг Хөвсгөл аймаг Мөрөн сум SB төвийн 5 давхар 509 дот. За ингээл бүх юм ихэлсэн дээ. За эндээс хоёлаа жоо ярилцъя те. Ямар ч тач Монгол улс маань ядуу байгаа. Үнэ. Төр зэсэг маань олигтой удирдлаггүйгаас болоод ч юм уу те. Ингээд нөгөө нийтээрээ сайхан баяжихгүй байна л да. Хэсэг хүн баяжиж хэсэг хүн зутраад байна. Зутарж байгаа нь олон байгаа учраас энэ л өөрчид яг тийшээ хандсан байгааз тий. Групп авдаг, халамж авдаг, тэжээгч алдсны тэтгэмж авдаг хүмүүс. Яг тэрийгэ зүгээр нотлох баримтаал аваад ирэхэд болно гэж. Тэнгүүд эн чинь бас аль биесны сонсогдож эхэлж байгаа юм. Нөгөө ер нь яг золгүй тохиолдолд одоо группт орсон хүмүүс байдаг л да мэдээж ихэнх л тийм байгаа. Гэхдээ л тэр хүмүүс чинь өөрсдөө шууд ядуу сигнээр нь шилждэг үнэн шүү дээ. Ядуу сигнээр шилжээд орчхоор чинь юу болдог гэхээр мэдлэг боловсрал ер нь жоох ингээд мэдээлэлээс ч юм уу нэг л жоохон дутмаг болоод ч юм уу те нэг ийм лөөвөрт итгэл өндөр болчихдээ шүү дээ. Нэг сонио. Тэнгүүд хэд нар чинь за тэр төрөөс нэг бичиг аваад очиход л за нэг 2 сая төгрөг 2 сая 600 болгоод авчих юм байна. Сарын дотор те. Эсвэл бүр ингээд үр хүүхдүүдээс ч юм уу одоо өөрөө элдвийн барьцаалжаад 10 сая төгрөг болгож 10 сая болгонгуудаа сарын дараа 13 сая болгож авах гэдэг шүү дээ. Надад яг юу гэж бодож байна гэж. Одоо хүнд ихтгэл үнэмшил төрүүлэхийн тулд одоо анхаарлыг юм деталь зүйл рүү сарниулт юм байна л та. Би одоо чамд худлаа ярьж байгаа. Ингэж худлаа ярьж байгаа байхгүй тий. Өчтөрөөр намайг нэг хүн дээрэмдэд мөнгө маань аваа авцсан. Гэвэл чи нэрээ юу худлаа юу гэж бодно. Гэтэл би хэрвээ ингэж ярил чи итгэнэ.
Өчтөр намайг эндээ нэг мингтэй хөмсгөн сэтэрхий нэг юм жижигхэн биетэй залуу одоо дээрэмчглээ гэх юм бол хүнд яагаад ч те итгэж шууд хулгайлсан гэдэг нь үнэн юм байна гэд. Тэгээд сая над бүрдүүлэх материал зэрэг одоо те бусад нөгөө деталууд нь аюу анхаарал сарниулж хүний итгэл үнэмшлийг шууд тийм байгааз. тийм бай. Тэнгүүтээ бас ингэж байхгүй. Энийг бүр улам ховрдлын зэргийг өндөр болоод байгаа байхгүй. Энэ зээл нэг хүн болгонд олдохгүй шүү гэдэг ховрдлын зэргийг нь өндөр болгоцсон энэ чинь эрэлт ихсэн штэ. Жишээ нь ингэж байгаа. За заварнаад ингээд итгээд надад 10 сая төгрөг зээлүүлсэн. Тэнгүүт би 13 сая болгоод өгч байгаа штэ. Тэнгүүт одоо мөнгө авснаас хойш 3 сарын дотор ахиж зээл авах ирэхгүй энэ төр гэл. Яг штэ. Ерөөсөө тэр. Харин тий. Тэнгүүт л 3 сараар хүлээгээл тий. Шунал бол баян ядуу хинт ч гэсэн бол адилхан байна тий. За ингээд хүмүүсийн мөнгийг өстой маш ихээр авсан. Аваад хамгийн гол нь эргээгээд өгч эхэлсэн ба. Хамгийн амин. 1 сая төгрөг аваач өглөө сарын дараа сая 300 мянган төгрөгийг өгчөөд 10 сая төгрөг өнгөт 13 сая болгож өгөөдсөн. Нөгөө хүн чинь үний юм байна гэд эргэн тойрныхон бүх хүнд хэлж эхэлсэн. Нөгөө хүмүүс чинь. Тэгэхээр өнөөдөл нь 1 саяг биш бүр 2 саяг барьж очиод 2 сая 600 болгоод авсан ба. Тэнгүүд бүр олон хүнд хэлсэн. Хэдхэн сарын дотор хашаа байшингаа машин тэргээ зарсан усууд бэлтгэс мөрөн компани байрны гадаа миний энэ мөнгийг авчхалтаа гэж гуйгаад бөөн очир үсгэсэн. Хулигтуулж байгаа гэдгийг үнэхээр хинч мэдээг. Бүгд л энэ бүр ойчр нь бүр өдөр шөнөг бас. Гадаа нь бүр аимшигтэй зодон болох нь олгүй. Миний мөнгийг л авчих гэж гуйгаадсан. За ингээд бэлтгэс мөрөнгийнхаа харин тэр мөнгөөр сайн үйлсэн аян хийж эхэлсэн. Хүмүүсийн дараа чи мөнгө далаа шиг их орж ирэхэд ирэх нь тодорхой байсан учраас яста баруун салгаагүй цацаж улам хүчтэй тийм сурчлагаа явуулж эхэлсэн. За үүнтэй зэрэгцээд иргэд энэ луур шүү гэж анхааруулж байсан уу гэдэг асуулт гарч ирнэ тийм үү? Мэдээж маш олон хүн энэ талаар бичиж анхааруулж байсан. Би өнөөдрийн нэвтрүүлгийг хаанс бэлдсэн гэж зүгээр фэйсбүүкээс яг ингээд лөөврийнхэн тэр нэг зарлал марлал тэр үед анхааруулжсэн хүмүүсийн пост яг өдөр судартай надад бүгд байгаа. За буйна цэрэн жамс гэдэг бүсгүй чинь 2021 оны 12 сарын 27-нд ингэж биччихсэн ба. 21 оны 12 сарын 27-нд. За энэ бүсгүй юу гэсэн гэхээр фэйсбүүк дээр. За бүр бичихгүй бол тэсэхгүй нэ. Бас ч санхүүгийн муухан мэдлэгтэй хувьд энэ үйл ажиллагаа бол зүгээр л лөөвр шүү. Өчнөө хохирогчтой үлдэнэ гэдгийг би баттай хэлье. Ийм лөөвр дэлхийн олон оронд байдгаа. Арай гэж олсон хэдэн төгрөгөө лөөврдүүлээд өөлж унжваа та нар минь. Мөнгийг нь сард 30% өсгөж өгдөг гин. Ийм амжигтай бизнес одоогор Монгол улсад байхгүй. Бүр ламбардч хүүн 10% сэтэрдэггүйгээ та нар бодолтой. Хүмүүс аваад байна л гэцэх юм. Өгнөлдөө эхлэд. Гэхдээ батаас авсан 100 мянга нараас хараад 30% болгоод өгчгөр сүүлдээ дампуурх нь баараггүй шүү дээ. Та дампуурх үеийн хохирогч баш таарвал уйлаач нэмэр болохгүй. Ийм бизнес Монголд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах бүр ирэхгүй. Мэдээж зөвшөөрөлтөй үйл ажиллагаа эрхэлдэг банкуд бас хавчна, аргагүй. Сүүлд нь та мөнгө авах ямар ч боломжгүй. Үсрээл 1-2 эзэд нь шоронд ороод дуусна. Монгол бас хуультай улс шүү. Ер нь үнгүй зүйл хулганы хавханд л байдгаа гэж одоо энэ бүсгүй хийж байгаа. Тэгэхэд комментууд нь юу гэсэн гэж чи юугаа мэдтээ. Чи өөр худлаа авч чадахгүй болохоор атаархаад байна. Шудраг ажиллаад мөнгөний нөгөөд хараас тэгж бодно шүү дээ. Бас тий. Анхааруулжсэн хүмүүсийн нэрээ тийм байш үү гэж хинч бодоогүй шүү дээ. Тийм байна. Тэд нар тэгээд орж ирсэн мөнгө өсгөх ямар нэг үйл ажиллагаа хийдэг байсан юм болов уу? Өсөхгүй шүү дээ. Зөөр өсөхгүй. Ер нь ингээл аваад буцаж өгж байгаа л тэгээ сүулдэ өгөхөө баг болж байгаа л ингээд цуглаалгаа шүү дээ. Бүр хязгааргүй цуглах нь тодорхой. Тэгэл цугларж байгаа сүулдэ өх аргагүй болоод өөртөө тэр мөнгөөр тансаглал тэгэл зааш оронд орол гэх. Одоо тийм л анхнаасаа одоо шийдсэн л өөрөөсөн баг. Байж боломгүй. Тэ. Ийм л итэрч ирсэн. За цаашаа юус нэг ярьцгаая те. Гэхдээ анхааруулж байсан ч гэсэн тэр хүмүүс анхааруулгыг биш зар сурчлаганд нь л илүү ач холбогдол өгсөн. Жишээ нь 2021 оны 11 дугаар сарын 4-ний пост. Сайхан өдрийн мэнд хүргье. Бэлтгэс мөрөн компани зүгээс сайн үеийн аянаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орцгаалаа. Өмнө нь 6 сарын 1-нд 500 бяцхан үрсээ баярлуулсан бол
Одоо амьдралын төвшин тааруу үнэхээр тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олж уулзаж хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүйлсийг өгөхөд бэлэн байна. Үүнтэй холбоотойгоор манай хаяг руу хэцүү амьдралтай тусламж нэн шаардлагатай хүмүүсийг мэддэг таньдаг хүн байвал чат бичээрэй. Аль болох амьдралын байдал хаяг утас тодорхой бичнэ үү. За ингээд буян дэлгэрсэн газар болж эхэлж байгааз. Нөгөө хүмүүсийн мөнгө чи одоо нөгөө PR-д зарцуулж штэ. Туслах хүн хаана байна? Бичээд байгаарай манай хаан. Бид очиод туслаа явчихъя л гэдэг утгатай байгаа штэ. Манай усад юу л вэ халамжаар амьдрах штэ тий. Хаашаал харна халамж горьцсон ядарсан иргэд ихтэй ийм усад ийм зар тавингууд шаагилтал ороод ирнэ штэ. Үгүй баруун тишаарсан ч нэг ядарсан, зүүн тишаарсан ч нэг ядарсан иргэдтэй ийм ус штэ маах штэ. Тэрийг сайхан бичээд өгч нэстэй тий. Нэг сайн ус хийж байгаа баатар болоод оронд нь би зүгээр мөнгөө нөгөө сойчор дайруулж аваад оронд нь хүүлэх гээд байгаа л нэг залхуу тэнэг штэ би. Гэхдээ гигэнтэн болж харагдах гэдэг штэ. Тэнд нэг зүүн талд нэг батаа гэдэг нөхөрийг ядарсан явж илээ. Ингээл худлаа хаяг зааж өгөөл тий. Ямар айхтар нарийн аргатай юм бэ тий. Харин тий. Хамгийн гол нь энэ бэлтгэс мөрөнгийнх нь тэдэнд туслаад байгаа юм бас. Харин тий. Тий. Гэтэ яг тийм чинь 10,000 хүнээс жишээ нь мөнгө авсан хүмүүс нэг 500-д тэг жижигхэн гарын бэлэг өгөх бол юу ч биш шүү дээ. Зорилго нь улам их мөнгө итгэл болж авах байгаа л тий. За ингээд хүмүүсийн тэр цалингийн зээлэр, тэтгэврийн зээлэр, байр сав, гэр орон, машин тэрэг, мал хөрөнгөө зарж олсон мөнгийг аваад буйны ажил хийгээд. Бүр нэг парадокс гоц. Үр дүнд нь бэлтгэс мөрөн бол урт хожид байгаагүй хамгийн сайхан байгууллага. Хин нэгэн анхааруулад наа чин лөөвөр шүү гэж хэлэх юм бол доор нь бити хуцаатай гэж хэлэх мянган дэмжигчтэй болсон. Ер нь одоо ч манайх ер нь хэвээр штэ. Нэг лөөвөрч ингэ биччихэр чи юугаа мэдсэн чи мөө өөрөө лөөвөрч гэж одоо намайг чинь бичдэг штэ. Би одоо нэг тэрнтэй яг л адилхан хэвээрээ ер нь өөрөө хохирох хүртлээ ер нь өргөх гэдэг тий. За ингээд үүнийг батлах мэт дараагийн пост шиллээ дараад бичигдээлэх. Гэтэ яг зохиолын дагуу энэ бүгдийн зохиолын дагуу яг төлөвлөсөн байсан. За дараагийн постыг уншихаас өмнө хоёул хамтран ажиллаж танилцуулъя. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлвэ гэдэг одоо өв соёл брэнд маань хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр эднийх бол нөгөө хүүхдийн мэдээл хувцас за хүүхдийн сэвлэгийн хувцсын багц гэдэг байгаа. Тэгэхээр нөгөө сэвлэгийн найранд очихдаа бид нар чинь бас юу өгвөл зүгээр вэ гэд жоохон эргэлзэх зүйл гардаг. Тэгвэл эдний энэ багц нь бол дотроо одоо тий сэвлэгийнхэн цоошин хайчтайгаа за хүүхдийн хутга за цүнх хантаац гэд нэг юм хослол байгаа юм тий цамцтайгаа цүнхтэйгээ юм чи ингээд нөгөө хосоороо байхаар нөгөө юм өмссөн юм шиг гэдэг шиг илүү юм гоё харагддаг. Тэгээ урдтай юм 12 жилийн гоё зурагтай юм ш тий. Тийм. Маа сансарч ямар жилтэй лээ. Гахаа илүү. Гахаа. Тийм шүү дээ. Тий. Тэгээд одоо ийм хослолтойгоо яг ийм бахаараа илүү нэг гоё юм бэлээ. Одоо дан ганц нэг одоо тий Монгол цамц бэлгэлжсэнээс тэгээ эрэгтэй эмэгтэй хүүхдийн Монгол дээл хантаац за хүүхдийн өмнө цамц хантаацны хослол ингэж үлдэрлдэг. Тэгээ эдний хувцуудыг гараараа барьж харсан. Тэгээд айгүй хөөрхөн юм бэлээ. Тэг хүүхдэд бид нар чинь нөгөө Монгол үндэснийхээ юмыг авах гэхлээр бас ингээ олдохгүй айгүй олон газараар явах ч юм уу хэрэг гардаг. За тэгвэл эднийд одоо бүх насны хүүхдүүдийн одоо Монгол дээл хувцас байгаа. Тэгээд өв соёл гэд кириллээр бичээд та бүхэн фэйсбүүкийг хайж хараад эдний багцуудын за сонголтуудын тэ өнгөний маш олон сонголт байгаа. Тэгээ ороод харуул илүү ойлгомжтой байхаа. За хаяг нь цамб гарав өндөр дэнжийн 24 дугаар байранд байрладаг өв соёл гэдээ урлан байгаа. Тэгээд эднийх өөрсдөө нөгөө манай од мөндрийн нэвтрүүлгүүдийг бүгдийг үзэх дуртай одон орон шинжлэх ухааны нэвтрүүлгүүдийг ингэж айгүй таашааж үздэг ийм улсууд байсан. Тийм учраас биднийг одоо дэмжих зорилгоор ингэж хамтарч ажилласан. Ямар гоё баярлалаа. Би сая өв соёлгээ бичлээ. Maaхан тийм улбар шаранг те бөөрийнхээ дээр те өв соёл гэд бичсэн тийм нөгөө пэйж байгаа юм биш үү? За ороод шууд фоллоу хийж. Өв соёл гэ та бүхэйг одоо бас дагаад фоллоу хийгээд аваарай. Тэгээд гоё шинэ бүтээгдэхүүнүүдийн цаг хатан танилцаад явна. Боломжтой холбогдох утсын дугаар нь 8865 60 40 гэсэн байна. Би бас сая сансартаа одоо нөгөө сургуулийнх нь өв соёлын өдөр нь болоод бас хувц хайж нэлээд цаг алдчих явсан. Тэгээ мэдсэн бол эднийх рүү шууд яваад очих юм бол маш олон сонголттой байсан юм билээ. Янз гоё юм. За нэвтрүүлгийн ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа өв соёлынхоо хамт олонд амжилт хүсье. Баярлалаа.
За ингээд бэлтгэс мөрөн тий ингээд бүр буйны хамгийн сайхан байгууллага болж хувирчаа. Ингээд цаашаа улам л гоё болоод байна. За 2020 оны 12 дугаар сарын 14-ний пост. Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ гэдэг групп байна. Би тэнцэнс булгаа гэдэг хаягтай бүсгүй пост оруулсан байгааг нь олсон. 12 сарын 14-ний пост 21 оны. Яг ороод шалгаад үзэх юм бол 2020 онд шинээр нээсэн хаяг байгаа юм. Булгаа гэдэг. Өөрийнх нь ганцхан зурагтай, тэр нь масктай. Яг өөрийнх нь зураг гэхэж туу хэрэгэлзээтэй. Тэгэхээр энэ бол ойлгомжтой өөр зорилгоор нээсэн тролл буюу хурамч аккаунтаа гэсэн үг. Хурамч аккаунтыг ер нь одоо мэдхэд маах их амархан штэ гэхдээ маах яхад мэддэг юм л гэсэн. За ингээд үгийн алдаан тоомгүй их пост. Тийм пост. Яг л ямар ч босралгүй хүмүүс энд чинь лөөвөр хийгээд байгаа байхгүй юу? Тэ? Босралтай хүмүүс мэл үгийн алдаа малдаагүй бичэн штэ. Гэхдээ энэ зориудаар босрал муутай энгийн нэгэн ядарсан хүн бичиж байгаа юм шигээр зориуд тэгж бичсэн болов уу гэж сүүлдээ би бодсон. Яг л бүр огт босралгүй ийм нарийн гавар хийж чадахгүй байхгүй. Тэгтэл нөгөө ядарсан тэ одоо тижээгч алдсан группт орсон ч юм уу нэг босрал муутай хүн л гэж харагдуулах гад зориуд алдсан юм шиг сүүлдээ их санагдсан шүү нэр. Магадгүй деталь дээр нэрээ ажиллаж ш тий. Тэр юм гарууд. За тэр пост юм шээ. Сайн байна уу? Миний мэдих бэлтгэс мөрөн компани манай Хөвсгөл аймгийн ард иргэдийн амьдралд маш их тус босон гэж бодож байна. Хямралын энэ хүнд хэцүү үед өр зээл нь өдрөөс өдөрт нэмэгдэж байхад ард түмэн нь банк бусын хүн дарлуулж байхад гарч ирсэн байгууллага шүү дээ. Өнөөдөр энэ байгууллага таны амьдралд тодорхой хэмжээгээр тусалсан бол та заавал санал бодлоо бичээрэй. Өнөөдөр бусдыг дарладаг, өрөнд оруулдаг банк бусаа биш, харин бусдад тусалдаг таны амьдрал үр хүүхэд залуучуудад амьдрах боломж, өр зөөлөө дарахад нь туссан байгууллагыг яагаад шахан хавчиж хориглоно вэ? За энэ ч нэг юм харагч. Тэгэхээр 2021 оны 12 дугаар сараас энэ үеэс эхлээд шалгаж эхэлсэн бололтой байна. Тэгэхээр чин тий яагаад шахан хавчиж хориглоно вэ гэж дуусчаас пост нь. Тэгэхээр энэ чээс эхэлсэн юм шүү. За ингээд тэр постын сэтгэлүүд нь одоо хүртэл байгаа. Маахан хэрэг хуучирдгүйг нэг бодлого нь фэйсбુક шүү дээ. Ингээд таны бичсэн юм чинь тий тухайн үед ингээд нэг доромж үгүйчихсэн бол тэнэгчсэн бол тэр чинь одоо тэнэгчгээр үлддэг шүү. Яг нь сэтгэлдүүдийн нэрийг уншаад явах. За сэтгэлдүүдээс уншин юм шиг. Манайхан ч бас их тус болсон. Үйл ажиллагааг нь хэвээ явуулахыг шаардж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд одоо болж үзье. Харин ч энэ байгууллагыг тэ аймаг орон нутгийн удирдлагууд дэмжих ёстой штэ энэ гэж. Өөр нэг сэтгэл. Ядарсан ахмадуудаа төр засаг нь харж үзэж тэтгэврийн нэмж чадахгүй байж хідэн хүний ч болов амьдрал тус болж байгаа хүмүүсийг зүгээр л тайван орхиоч гэж. Дараагийн сэтгэл. Ёстой үнэн шүү. Бэлтгэс мөрөн бол үнэхээр ард иргэдэд тус болсон. 1 сая төгрөгөө 1 сар хадгалуулаад 2 сая болгож авдаг банкны байгууллага Монголд хаач байхгүй. Хэвээ сайн манд садаа мандахгүй юм аа. Ард түмэн тусдаг ийм банк хит байгуулчихвал ард түмний амьдрал дээшлээл ирнэ гэдэг. Бүр ямар ч босрлгүй мэдэгдэт баз. 1 сая төгрөгийг сарын дараа 2 сая төгрөг болгоод өгчдөг банкнууд хэр Монголд гараад ирэх юм бол ард түмний амьдрал дээшлэн гэд. Ийм л босрлгүй байхгүй. Тэ. Би бол юмаа алдсан хүнийг одоо юу гэдэг нь те шоолж дооёолох алдсан 15 таа гэдэг учраас тэр хүмүүсийг би ингээд айгүйх өрөвдөж те айгүйх зовсон байгаа штэ яг үнэндээ. Гэхдээ одоо юу гэдэг нь боловсролын асуудал манай хөөрхий нөгөө манай л ээж эмээ өвгөтэй л адилхан хүмүүс тэнд хохирцсан байгаа итгэцэн байгаа. Тэгтэл нь итгэл үнэмшил бас тэнд төрүүлсэн үнэн те. Одоо яг тэгэл хичээлээ хийхгүй ном уншихгүй математиктаа те энэ хинт хэрэгтэй бид нарт те косинус тангас хинт хэрэгтэй язгуурдаар тэр хинт хэрэгтэй гэж амьдралынхаа турш тэгж хандсных нь гайн юм нөхгүй. Тэр чинь котангс тангс таны амьдралд өдөр тутам хэрэг болохгүй. Таны амьдралын өдөр тутмын логик сэтгэлгээнд хэрэг болно гэдгийг багш нар нь ч яагаад хэлдэггүй юм те. Гэтэл нэрээ өрөвдөлтэй юм. Өрөвдөлтэй гэхдээ зургуудыг харсан чи юу вэ? Баахан хүүхдүүдийг тойрлоо зогсоодсон. Хар мянган хүмүүс билүүг тарааж шин. За ингээд 12 дугаар сарын 31-ний пост шинжил болгож чинь. Бэлтгэс мөрөн компани 2021 онд манайхаар үргэлжлүүлсэн харилцагчдаа шинэ оны баярын мэндийг хүргэж байна. Ингээд манай компани
4,000 хүүхдийн бэлгээ тарааж дуслаа. Сүүлийн 500 бэлгээ алаг эрдэнэ сумын бяцхан оршин суугчдаа тарааж энэ оны сайн үлсийн аян өндөрлж байна. Ирэх 2022 онд илүү олон харилцагчтай болж сайн үлсийн аянаа мөн адил үргэлжлүүлсээр байх болно. Шинэ оны мэд хүргэе бэлтгэс мөрөн компани гэж. За сэтгэлүүд нь шилдэг хамт олон шинэ оны мэндэ ажлын өндөр амжилт хүсье, олон хүмүүсийг баярлуулаарай, мундаг шүү та нар гэж. За өөр нэг сэтгэл. Буянтай сайхан үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон шинэ жилийн баярын мэнд хүргье гэж. За ингээд Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хилцээний дарга Базар гэдэг хүн 2022 оны 3 дугаар сарын 7-нд нэгэн ярьслаа гэсэн ба. Одоо нэг шинэ оны мэндчилгээний 3 сарын дараа гэсэн үг. Нөгөө гой сурчлагын постууд оруулж байснаас ердөө 3 сарын дараа энэ Базар гэдэг хүн анхааруулж ярьслага өгсөн гэсэн үг юм. Энэ байгууллага бол манай аймагт 2021 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн. Тухайн нэр бүхий компани нь иргэдийн мөнгөн хөрөнгийг өсгөж өгөх нөхцөлтөөр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байна. Тодорхойлбол 1 сарын дотор 10 сая төгрөгийг 13 сая болгож өгнө гэх зарчмаар гэрээ байгуулдаг. Үүнд аймгийн олон зуун иргэд мөнгөө өгж байгаа мөн хохирогч болох эрсдэл нэмэгцээр л байна. Цаашид асуудал маш төвхтэй болж болцгүй байгаа юм. Энэ байгууллагад хэдэн зуун хүн ойчир авч хэдэн зуун хүн гэрээ хийж мөнгөө өгч байна. Үүнийг заллин мэхлэх үйлдэл хэмээн үзэх хүнсэл одоогоор тогтоохдохгүй байна. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар ямар нэг хохирогчгүй байна. Тиймээс асуудал улам яривтай болоод байна. Бэлтгэс мөрөн гэх компани нэгэн айхавтар заалтыг гэрээндээ тусгацсан юм аа. Тиймээс энэ заалттай холбоотойгоор тухайн байгууллагын дотоод ажил данс зэргийг шалгах боломжгүй болчиход байна. Тодорхойлбол гэрээнийхэн хариуцлага хэсэгт бидний үйл ажиллагаа төрөөс шалтгаалж доголдож, төрөөс шалтгаалж зогсох юм бол төрөөс шалтгаалж өөр асуудал үүсвэл хариуцлагыг бид хүлээхгүй гэсэн утгатай тийм залт оруулчих. Төрөөс шалтгаалж. Өөрөөр хэлбэл тухайн нэр бүхий байгууллагыг хэрв төрөөс хянах юм бол үйл ажиллагаагаа бид нар шууд зогсооно гэсэн агуулгатай. Хэрв ийм нөхцөл үүсвэл аймгийн олон зуун иргэд эд мөнгөөр хохирж үлдэх эрсдэл өндөр болно гэж. За энэ хүн ингээд ярьслага гэж анхааруулж. Энэ ярьслагаас гадна сэрэмжлүүлгийг хүртэл хөвсгөлдөө ярьж тараач. Өндөр ашиг үр өгж амсан альва үйл ажиллагаанаас болгоомжилж өөрсдөө болцшгүй эрсдлээс хамгаалаарай гэсэн утгатай. Болж байна. За тэр сэрэмжлүүлгийг би яг тэр нөгөө энд наасан те яг тэр фэйсбүүк дээр тавьсан яг тэр цагдаагийн юу гэдэг чинь засаг даргын тамгын газрын тэр сэрэмжлүүлгийг уншиж байгаа. 2022. За ингээд улаанаар сэрэмжлүүлэг гэдэг одоо манай найруулагч гаргаж байна. Сүүлийн үед манай аймагт койн гаргаж олон нийтээс хөрөнгө татаж тодорхой хугацааны дараа их хэмжээгээр өсгөж өгч байгаа аж ахуй нэгж хувь хүний үйлчилгээ зар мэдээ өргөн тархаж иргэд койн худалдаа авах мөнгөө өгөх гэрээ хийж хөрөнгө оруулах сонирхол үйл явц нэмэгдэж байна. Төвлөрсөн бус систем суурилсан дундын зуучлагчгүй энэ мэд бүтээгдэхүүн үйлчилгээ нь иргэний санхүүгийн хүртээмж нөөцийг нэмэгдүүлэх боломжтой хэдий ч гэсэн токен, криптовалют, койны үн ханшийг урьдчилан таамаглах боломжгүй. Үнийн савлгаа ихтэй байдаг учраас эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах, заллин, лөөвөр, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох аюул эрсдлийг дагуулж байгаа талаар холбогд байгууллагуудаас удаадараа анхааруулсаар ирлээ. Мөн эрсдэл өндөртөө дээрх үйлчилгээ нь одоогоор манай улсад зохицуулагдсан хуульгүй бөгөөд санхүүгийн зохицуулах хорооны зохицуултын цар хүрэнд хамааралгүй учраас ямар нэгэн зөвшөөрлгүй үйл ажиллагаа юм аа. Иймд та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амлсан хуулийн зохицуултгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж өөрийгөө эрсдлээс хамгаалахын зэрэгцээ ирээдүйд учирч болзошгүй эрсдэл хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцлагыг анхааруулж байна. Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар 2022 он гэж. За ингээд анхааруулсан уу? Анхааруулсан. Олон хүн пост бичсэн үү биз? Анхааруулсан хүмүүст доромжлуулсан. Одоо яах вэ? Энэ дээр бол яг албаны газрын анхааруулгыг хүмүүс
хүлээж авах хэрэгтэй байсан байхгүй тий. Би бол хувь хүний анхааруулгыг тоохгүй гэж магадгүй. Гэхдээ ер нь эрүүл мэндийн яам байт юм аа. Албаны газрын анхааруулга гэдгийг манайхан ялгаж, салгаж, баталгаатай их сурвалж гэж хүлээж авах хэрэгтэй. Тийм Хөвсгөл аймгийн засаг дарганы тамгын газраас нь анхааруулждаг болно. За гэхдээ хичнээн анхааруулж нэмэрлэг. Жил бас. Жилийн дараа хэд нийт хохирсон иргэдийн тоо 2500-д чийсэн. Хохирслын хэмжээ 45 тэрбум төгрөг. Ямар их мөнгө. Аимшиг төвөр. Энэ 10% амьдралдаа барьж үзээд нүд айх нь үгүй гэж бид нар бодсон шүү дээ баг. Тий. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад за одоо цааш юу басна гэр. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиа томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфлоу хамтарч ажиллаж ивэн тэтгэж байна. Тэрфлоу гэхээр бид нэр хамаатныхаа тухай сонсож байгаа шиг сайн мэдж байгаа. Тэгээ ханиа томооны үед одоо нэг шинж тэмдэг намдаах эмийг ер нь уугаад иж болох юм уугүй юу те муу нөлөөтэй юу гэж бас бодож магадгүй. Гэхдээ энэ бол нөгөө биеийг тайвшруулж амрах боломж олгодог. За зөв тунгаар богино хугацаанд хэрэглэвэл зовоорыг багасгаж эдгэрх явцыг илүү тав тухтай болгодог. Тэгэхээр одоо нэг ханиадны шинж тэмдэгч бас аюу хэцүү шттэ ер толгой хувьд бол нус нулимс гоожод ажлын чадвараа ер нь хүмүүс алддаг. Би бол алддаг. За энийг бол бид бүхэн одоо тий ханиад чинь 7 хоног үргэлжилдэг байлаа гэж бодоход 5 хоног дараалал дуусчихад бол тий ямар нэгэн асуудал байхгүй. Тэгэхээр одоо ингэ зовоод байгаад байхгүй ажил хөдөлмөрөөр тасалтуулаад байхгүй та бүхэн маань шинж тэмдэг намдаах энэ бүтээтгүүнүүдийг бас аваад хэрэглүүл зүгээр байдаг шүү. Нэг авахта нэг хайрцагаар нь гэртээ аваад тавьчихдаг. За бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Мөн age point цэг эмээнээс хөргүүлээд авах боломжтой. Бас өвчтэй хэцүү байхад бас өөрөө гарч тэ эмийн сан хол байдаг энэ төр бол айгүй асуудал болчдөг. Тэгэхээр age point цэг эмээнээс та бүхэн мост заргаж байгаа одоо бусад нойртон сульфитик гоо сайхны хэрэгсэлтэй бүх юмудаа ингээ хамт бас захиалаад авах боломжтой. Мосын бүх бараа бүтээтгүүнд худалдаалагдж байдаг учраас за ингээд нэвтрүүлгийг ивэн тэтгэж хамтарч ажиллаж байгаа. Тэрфлоугийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. Тэрфлоу. Одоо бүр дотн найз болчихлоо. Тэгэл жил болгон ханиад төрдөг жил болгон Тэрфлоу усаргаад бүр найз үчиг санагдаж байна. Би нөгөө жүжигчин Джек Блэкт айгу дуртай ахгүй юу? Нөгөө хошин шогийн комедианууд шүү дээ, тий. Тэр залуугийн тоглосон The Polka King гэх кино байдаг. Тэр залуу энэ дээр яаж гардаг вэ гэхээр өөрөө өстө маш харизмтай ингээд айгу мундаг залуу. Энэ ихтэй нөгөө бодит түүх байхгүй юу? Одоо ийм понзи схемing. Тэгэхээр энэ хүн тоглолтоо игээ дээрэс нь яг саяын бэлцмөрний хийж байгаа ажлыг хийдэг. Тэгээд өөрөө хүмүүсийн нөгөө нэг хайр хүндлийг татчихсан хүн тэгцэд нь одоо маш их мөнгөний асуудалд орж дуустдаг тухай кино байдаг. Та бүхэн бас энийг үзээрэй. Бодит явдал. Polka King гэдэг. За ингээд бэлтгэс мөрөнгийн энэ аимшигтай л өвөр нэг л өдөр мөнгө өгөх байсан. Ойлгомжтой өгөх мөнгө байхгүй байсан. За одоо будаагаар ирсэн хүмүүс цагдаа дээр очсон. Тэгсэн чинь цагдаа нь би бас энэ мөнгөө өгöd хөлөгтүүлцэн гэд. Цагдаа нь өөрөө тэгчгэр чинь одоо бүр дээшээ тэнгэр доошо газар хатуулчих жоох. Цагдаа нь өөрөө өрдүүлчих юм чи. Энэ чинь бүр хамгийн аимшигт хэсэг нь энэ баг. Ер нь жоохон шившигтэй явдал болжээ. Чи одоо цагдаа гэж бод. Тэгээ би ингээд бэлтгэс мөрөнгө ингээд шүүгдэх гээд ингээд те цагдаа сэргэлдэх гээд чам дээр очсон чи бас хөлөгтүүлсэн байвал би хаашаач оччихдаггүй шүү дээ. Хамтраад бас зүгээр юм уу? Цагдаа нас хөлөгтүүлсэн болохоор ойлгоод гэдэг шүү. За ингээд аймгийн иргэдийн дүгнэлтийг та бүхэнд уншиж. Янз бүрийн хүмүүсийн ингээд саналцдаг л гэсэн үг. Бэлэн мөнгөний эргэлт Хөвсгөл аймагт огт байхгүй болсон байна. Бэлэн мөнгөний эргэлт аймаг дээр. Зээлээс зээлийн хооронд үр хүүхдийнхаараа арга заасан орон гэр хүмүүс маш их болсон. Бэлтгэс мөрөнд бүх мөнгөө хийж өсгөөд орон байраа томруулаад авчихъя гэж өөр айлд амьдарч байсан хүмүүс ч гэсэн би. Нөгөө айлын хүмүүс нь бэлтгэс мөрөнд дампуурлаа гэдгийг сонсоод энэ айлынхан манай гэрээс гархаа байжвал яана гэсэн бодлоор харьцаад ор хорон ойч гайгүй хідэн хүүхдээ хөдөлсөн хүмүүс маш их бий болсон. Нэг байшин түрээслээд амьдрэх гэхээр мөнгө байхгүй. Бага бүхнээ шавхаад зайлуулсан хүмүүс үнэхээр хэцүү. Гэт ингээд хүмүүс ингээд энэ нөгөө пост бичиж эхэлж байна. Одоо олон нийтэд ярьцлага өгч эхэлж байна. Би ингээд түүж байгаа тэрийг. Энэ хэрэгээс болж зарим дэлгүүр тахлахны үйлдвэр, хэрцэн гурлийн үйлдвэр хүртэл шууд хаалгаа барьчихлаа. Жижиг бизнес хийж амьдардаг байсан хүмүүс бизнесээ зогсоосон. Манай нутгийн үнэхээр хүнд хэцүү нөхцөлд одоо амьдарцгааж байна. Дээрэс нь бэлтгэс мөрөнгөхийн дандаа тэм группийн тэтгэврийн насны хүмүүст боломж олгоно гэж хэлээд нийгмийн эмзэг бүлгийнхнийг улам л амьдрах чадваргүй болгочихлоо даа.
За өөр нэг. Манай гэр бүл анх удаа өөртөө бүх мөнгөө шавхаж өгөөд хохирсон. Нөхрийн маань биеийн байдал одоо маш муу байна. Гэр бүлийн хүн маань 2 удаа илгээ тайруулсан. Уушгиндаа үсэрхийлсэн хавтартай учраас байнга химийн эмчилгээнд л ордог. Өдөрт 1 удаа химийн эмчилгээнд авч явах шаардлагатай болдог. Эмчилгээний ганц эм нь 850 мянга төгрөгийн үнэтэй. Гэтэл одоо хамаг мөнгө алдаад химийн эмчилгээнд нь оруулж чадахгүй явна. Зөвхөн уух хэмээн л арга зааж байна даа гэж. За дараагийн. Тухайн үед бэлтгэс мөрөн компанид итгэж нөхрийнх нь нэр дээр 30 сая. Дахиад ээжийнх нь дүүгийн нэр дээр 10 сая. Ээжийнх нь нэр дээр 7 сая төгрөг хийгээд хохирчлоо. Манай гэр бүл жижигхэн хувийн бизнес эрхэлдэг. Одоо бизнесээ хөдөлгөж чадахгүй болчиход арга барагдаад байна. Ганц удаа хамаг мөнгөө шавхаж хийгээл байхгүй болчихлоо даа гэж. За дараах. Миний ээж тэтгэврийн 5.6 сая төгрөгийн зээл аваад нийт 7 сая болгоод бэлтгэс мөрөн компани даасанд хийсэн. Одоо тэтгэврийн ч мөнгөгүй үр хүүхдээсээ гуйлга гуйж амьдарч байна да. Хоногийнхон хоолыг үр хүүхдээсээ л зээлж арга зааж байна. Өвлийн хүүтэн улирлж ирлээ. Хөгшин настай ээж минь хэцүү байна да гэж. За ингээд энэ мэт хүмүүсийн пост дуусахгүй. Яг үнэхээр муухай л байна л да. Ингээд нэг гунигтай, маш гунигтай. Гэхдээ жоохон юм шаатгалдаа гуйж ин тэ ингээд лөөвөрчдөг биш. Мэдлэг түгээж байгаа зүгээр гайгүй скет ингэж бодсон хүмүүсийг ядаж фэйсбүүк дээр дагаад постыг уншаа сууж ил та. Цаадуул чинь хүний дургу үргэсэн чамайг үннийг хэлдэг байхгүй. Тэ? Одоо яамар ч юмтэй нэр. Их сурвалжаа зөв авч сурмаар байна. Харин тий. Тэгэхгүй ингээд амар гунигтай баст. Саяны хийдэг уншихад. Гунигтай. Тий. Тий. Нэг жоохон тоомоо одоо өдөртөө нэг үгэн сүлжээ бүглөөч чамаг ингээд нэг тарих толгой байнга ингээд ажиллуулад тий. Нэг фитнес дасгал хийлдэ ингээд тарихны фитнес. Тэгэх юм бол та хин л өөрчин биш. Хин үннийг хэлжийг ялагдуулж шүү дээ. Тэгэхгүй одоо энэ хүмүүс чинь тий цаашдаа ингээд ахаа л өөрчлөлөхөд бэлэн байгаа байхгүй. Ингээд хаширахгүй байхгүй. Босролгүй юм чинь. Хаширахгүй шүү дээ. Тэгээ одоо манайхан бас арайч гайгүй байлгүй дээ гэж бодож байна. Ийм ид шидчих тий. Гэтэ амар гонхтой бастай сайн нэрэ. Харин миний сая бүр шар ус босоод айгүй хэцүү байлаа. Хөрхийн нөгөө элэг нэгт монголчууд эмээ өгөөнөр юм аа нэг гэж утгаар тий. Харин тий. Захиад уншнаа. Бэлтгэс мөрөн компани хохирчдын төлөөлөл. За нэг нь ингэж. Монголын түүхэнд хараар бичигдэх санхүүгийн том лувр Хөвсгөл аймагт болсон. Энэ луврыг зогсоох боломж хууль хяналтайханд байсан уу байсан. Гэтэл арга хэмжээ авахгүй байсаар байдлыг ийм хэмжээнд хүргэжлээ гэж. Би ихтэй энэтэй үнэхээр санаа нийлж байна. Нэр чи нүдэн дээр ийм болж байгаа те очиод зүгээр буу гаргаж ирэх чамаг те бүр зүгээр зогссооч гэж яагаад хэлдэг ийм төрцөг байдгүй юм бэ? Улаан цай ийм болоод хэлээдсэн юм бэ те. Харин тий. Болохгүй шүү гэл ахын чинь зогсоод хүмүүс бас гайх чинь те. За дараа. Харин тий. Заавал юм өнгөрсөн юм те. Ингээд зүгээр сэрэмжлүүлж ил гэдэг юм. Зүгээр очиод баривчлаач те. Зогсож болоогүй юм байна. Эхний өдрөөс нь те. Хууль нь яасан бол. За хохирчдын төлөөлөл. Ганцхан гэр бүл Хөвсгөл аймгийн 3000 шахам иргэдийн 200 гаруй тээврийн төгрөгийн залилын хийж авсан байна. Залилангийн технологи нь нэлээд мэрэгсэн. Чадварлаг хүмүүсийн зөвлөгөөгөөр явагдсан юм шиг байна гэж. За дараах нь. Луврын технологи нь эхэлж оруулсан тэр хүмүүсийн мөнгийг 100% өсгөж өгсөн. Ингэхдээ өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй өрх толгоос ээжүүдийг хамруулсан. Үүнийг нийгмийн хариуцлага өрөнд хийж байгаа хэмээн сурчлаад олон улсад нэлээд ашиг орлого олдог санхүүгийн компани Монголд үйл ажиллагаа явуулаад иргэдэд тусалж байна гэж хүмүүсийн тархи толгойг угаацсан. Сүүлдээ зарим иргэд буйны байгууллага бидний мөнгийг өсгөж өгч байхад та нар орслоо гэж төртөөгөө дэрсэлсэн тохиолдол байгаа шүү дээ гэж. Яг тэгсэн. Төр нь ингээд яа ихэд нөгөө төлч өөртөө эргэцэж өөртөө төртөөгөө дэрсэлтэйсэн. Тэд нар сайн мэж та нар ягаад сайн мэгт нь хориглоод байгаа ингээд. Тийм болсон шүү дээ. Гэхдээ сайн хийгээд харч айгүй бас тий. Тэгээ ихтгэл өвчнийг авчиж байгаа байхгүй юу? За нэг хүн ингэж байна. Хідэн зүйл онцолж хэлье. Энэ Ганбаатар Бузмаа нарын охтууд болох Ням Дэлгэр, Ням Далай гэх охид анх нэмэх даатгал гэдэг даатгалын компаниг байгуулж төлбөрийн 100% буцааж өгөн сар болгон ашиг хүртэнэ гэсэн. Энэ асуудалд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар прокурор хариуцлагагүй хандсан гэж. Тэгэхээр бодвол яг иймэрхүү юм уул ингээл яг явж байхад нь тэгээд эндээс нэг лөөрхийг цаашаа үргэлжлүүлсэн юм шиг байна л да. За дараах нь.
Мөрдөн байцаа хаалганы байцаагч гантлах шалгаад ямар зөрчил алгаа хэвэн байна гэж мэдгцээ. Үүнд хяналт тавьсан Хөвсгөл аймгийн орлогч прокурор Баяраа 1 сая төгрөгөөр торгоод санхүүгийн зөрчил төдий байна гэж үзэж хэргийг хаасан. Үүний дараа Бэлтгэс мөрөн гэж компанийн нэрийг өөрчилсөн гэдэг ч юм. За ингээд бүр сүулдэ ингээд юу болж байгааг нь ойлгочихгүй. Энд хамгийн гоё юм нь энэ байна. Бэлтгэс мөрөн компанийн завхан сэлэн Дархуул аймагт үйл ажиллагаа явуулах гэж оролцсон ч тухайн аймгийнх нь хүлэмжшэрэг гэж. Энийг би санд. Завхан аймагт одоо хийчихсэн байхгүй. Тэгсэн чинь Завхан аймгийн засаг даргамчлууд намайг энэ судал дээр суудсан байхад та нар манай аймаг руу орж ирнэ гонжин жоо гэж бүр загнаж хөөж явсан. Тэр бол өстой ирэх хүн. Үгүй ер нь зүгээр л мундаг юм баггүй. Тийм зориг. Энэ зориг шаарддаггүй зүгээр л ухаантайхгүй тий. За энэ их мөнгө хайцсан бэ. Мэдгүй би зүгээр энэ тэндээс би баг фэйсбүүкээр энэ нэвтрүүлгийг бэлдсэн болохоор тий цаашаа бол би нөгөө шүүх хурдламор юу басныг мэдэхгүй шүү. За энэ бол нэг гэр бүлийн компани байсан юм ямарчсан. Тус компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл 12 үйл хөдлөх хөрөнгө прокурорын зөвшөөрлөөр битүүмжиж хураан авсан гэж бичсэн байлээ. За гүйцэтгэх захирал эмэгтэй. Энд чинь нэг гэр бүл шүү. За гүйцэтгэх захирал эмэгтэй. 608 сая төгрөгөөр байр болон зогсоол мөн 4 ширхэг тээврийн хэрэгсэл худалдаа авсан. Түүний нөхөр нь Кристал таун хотгонд орон сууц гараж худалдаж авсан. За энэ гүйцэтгэх захирлын ээж нь 378 сая төгрөгөөр Lexus 570 авсан. Захирлын аав ээж хоёр Кристал тауны байранд бас амьдардаг. Захирлын төрсөн ах нь мөрөн суманд 109 м2 амны орон сууц худалдан авсан. Захирал бүсгүй мөрөн хотод байхдаа нэг хаус худалдаа авч тэндээ бас амьдардаг байсан. Зөвхөн захирал хүүхний дансанд 2021 оны 4-р сараас 2023 оны 3-р сар хүртэл 11 сарын хугацаанд 28 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ хийгцээ. Бэлтгэс мөрөн компани дансанд энэ 9 сарын хугацаанд 143 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ хийгцэн гэж. Зяц нэг иймэрхүү Бэлтгэс мөрөн компани санхүүгийн үйл ажиллагаа нөгөө доголдол үүсээд сүүлийн хүмүүстэй мөнгө өгч чадхаа болж байгаа шүү дээ. Тэгээ хөвсгөлийнхээ эргэлж эхэлсэн тийм үү? Мөнгө авъя л да гэд. Ингээд анхны яг эргэлзээ үүсч эхэлж шээ. Тэ? Тэгсэн мөнгө авах гэсэн иргэдэд крипто зах зээлд мөнгө чи оруулсан юм аа. Бүр илүү хүнхээр хүрхээр нь койно зарахыг хүлээж байна. Тэгэхээр бид анх амлаж байсансаа илүү их та нарт ашиг өгнө гэд ингээд хойшлуулж эхэлсэн. Тэгээд тэр нөө засаг даргын тамгын газар мэдээлэлд чинь нөгөө крипто, валют, койн моин гэдсэн тийм учиртай байна. Ингээл цаг хожоол байсан. Заримд нь бүр бэлтгэс гэдэг нэртэй койн гарганаа. Оруулсан хөрөнгө оруулалт чинь койн болж бүр хэд дахин нугалж авнаа гэж. За ингээд эцэст нь үнд гүцгэсэн. Хохирогчдын тоо 2600, хохирлын дүн 43 тэрбум. Баг мөнгө оруулаад гомдол гаргаагүй эсвэл баримтгүйгээр бэлэн мөнгө өгөөд алдсан хэдэн зуун цаана байгаа. Хохирогчд хэтэрхий олон учир урлаг спортын зааланд шүүх хурал болж 10 гаруй хоног үргэлжлсэн гэж. Эцэст нь Бэлтгэс мөрөн компани удирдлага болох эхнэр нөхөр Ням Дэлгэр Ганбаатар нар мөн түүний хүүхдүүд ойр төрлийн зэрэг 9 хүнд заллих гэмт хэргийг байнга үлдэж амьдралын их үүсвэр болгосон. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн мөнгө угаасан гэж үзээд анхан шатны шүүхээс 2-оос 12 жилийн хоригдлаар шийтгсэн гэж. За ингээд Хөвсгөл аймгийн Баян зүрх суманд байдаг Бошлой хадны тэр доор тэ ямар хоёр гоё гол мөрөн нийлдэг үлээ. Нэг нь Дэлгэр мөрөн, нөгөөх нь Бэлтгэс мөрөн. Энэ хоёрын бэлчээр дээр Бошлой хад байдаг. Гэтэл ингээд ийм уваагүй хэрэг энэ сайхан Бэлтгэс мөрөнгийн овг болно гэж яаж тэ луйврын овг болно гэж яаж мэдвэхтэй нэр. Гэмт хэрэгтүүдийг харахаар нөгөө байдаг нэг сайхан Монгол айл гэр бүлийнх шиг тий. Тэгээ Монгол хүн яаж Монгол хүнийг ингэж чадваа гэж бодлоо. Тэгээ хоёрт гэвэл хохирогчдын хувьд бол нөгөө бурууг бусдаас хайх биш тий. Бид бүхэн яг өөрсдөө л сайн бодчихж тэгвэл зөндөөл өөр биднийг хатах нь та хараа хатгуулах уугүй юу таны шийдвэр байх болно гэдгийг сайн санах хэрэгтэй. Яг үнэ Бэлтгэс мөрөнгийн луйвр нэрээ өөрчлөөд, дүрээ өөрчлөөд, хэлбэрээ өөрчлөөл тэгэл маргааш хаалгач тогшин. Тэгтэн харин та аль хэдийн тий ухаантай болсон зайлцгаа гэж сууж явах ёстой л байхгүй. Тэгэхийн тулд яах ёстой гэхээр толгоомжгүй ганц л арга байх. Толгой тархиал цэнэгэл. Өөр ямар ч арга байхгүй. За баярлалаа.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлвэ өв соёл брэнд болон ханиа томооны дэлгэр шинж тэмдгийг богино хугацаанд намдаах тэрфлөө хамтарч ажиллалаа. За нэвтрүүлэг НТV Одондор радио 107 83.3 өсө хост толгойноор та бүхэндээ хүрэлээ. За студид хөтлөгч Зандаа одоо хүмүүст маань бас анхааруулахаар маш юм сэдвийг бас сонгож авч ярьлаа. Тэгээд баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэ уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.